Ингээд ихний мэдээлэл нэгдүгээр хорооллын ард талын автозамын харшлага буюу бордюрыг долгион үүсгэж тавьсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна. За тэгвэл гүйцэтгэгч компани зүгээс явган үний замын өндөржүүлсэн гарц хурцааруулагч хийх гэж байгаатай холбоотойгоор бордюрыг ингэж тавьсан хэмээн тайлбарллаа. За үзэгчдээ бид 1-р хороол буюу Саппорогийн ардлын 11-р байрны ойролцоох автозамаас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр тус автозамыг ингэж шинчилж байгаа энэ хүрээнд бордюруудыг яг одоо сольж байгаа юм байна. Гэвч 50 м орчим газар бол бордюрыг хазгаа мөрөй байрлуулсан байгаа дүр зургийг та бүхэн харж байна. Гүйцэтгэгч компани зүгээс бол явган хүний зам тавихтай холбоотойгоор одоо ийм хазгаа мөрөй байрлуулсан стандартын дагуу энэ ажлыг хийж байна гэх тайлбар хэлж байна. За манай энэ замын хувьд бол энэ яг мөрөө тавьсан хэсэгтэр бол явган зам өндөржүүлсэн гарц орж ирэх явган замын өндөржүүлсэн гарцтай. Тэнгүүтээ голдоо аралтай хүмүүс зогсоод нөгөө нэг цаашаа ингэ дамжиж гарахаар дээрээс нөгөө хөлийн бэрхшээлтэй иргэд эднүр гарахаар одоо энэ бордюрынхаа төвшөнтэй нөгөө хурц хааруулагч нөгөө нэг одоо шууд тайлбарлах юм бол хурц хааруулагч тийм гарц байдаг да явган хүний гарц. Тиймэрхүү гарц хийгдэх. Ийм стандарт байгаа. Ерөнхийдөө бол бид нөр манай зургийн компани, зургийн автор MCPC-гээс яг стандарт норм дүрмийнхэн дагуу зургийн гаргаад батлагдаад тэгээд тэр үе шатандаа батлагдаад тэгээд хийж байгаа ажил юм байна. Нийт 2.8 км автозамд 4 хэсэг газар бордюр долгион үсгэж тавьж байгаа гэдгээ гүйцэтгэгч компанийн хэлсэн юм. Тэгвэл иргэд үүнд дараах байр суурийг илэрхийллээ. Эрүүл ухаантай бол энийг тэгшил ихсэн шүү дээ. Ягаад ийм далийн мөрөө ямар зоригтой юм хийж байгааг бол сайн мэдэхгүй байна. Энэ ер нь автомашинтай зорчход хэрэг хүндрэлтэй байдаг юм. Хүндрэлтэй байдгүй яах вэ? Гэнэг таатай биш л байж тэнцээ. Ирмэгдэж хүмүүс ер нь тэгэл аюулгүй байдал ер нь ноцтой шүү тэнцээ. Тэ. Нөгөө нэг машин зогсоход зориулсан ийм карма гэж ойлгоо машин зогсоод авах шүүгээ нэмэрхүү тохиолдол хэрэг байна. Байна. Яг энд ирж зогсоод байгаа байхгүй юу? Яг энэ хүнд яг энэ явгыныхаа гарцсан дээр зогсоод байгаа. Гайхаа сая хараад энэ карма юм болов юу юм болж байгаа энэ хавтан зогсож болох юм болов гэж бодоод бас гайхаад байж байна. 1-р хорооллын ард талын тус автозамын ажлыг Дэлхийн банкны санхүүжилт нийслэлийн захиалгаар Маскроуд компани гүйцэтгэж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд автозам, явган хүний олон дугуйн зам, борооны ус зайлуулах шугам, автомашины 6 зогсоол хийж 7-р сарын 25 гэхэд хүлээлгэн өгнө гэлээ. Гүйцэтгэгч компанийн бүтээн байгуулалт бүрэн дууссаны дараа бордюрыг ийм долгионтуулж тавьсны учрыг ойлгоно хэмээсэн юм а.